Өглөөлбөртэй хаантайгаа үзэгчдэд баярлалаа. Бид та бүхэнд энэ удаагийнхаа сурвалжлагаар хүүхдийн шүдийг хэрхэн арчлах нь зөв юм бэ? За шүдээ яаж угаавал зөв байдаг вэ гэдэг талаарх сурвалжлагыг хүргэх гэж байна. За ингээд эмчтэйгээ хамтдаа уулзцгаая. За өглөөний минь сайн бацгаана уу? Хүүхдийн шүд бол сүүлийн үед бол нэлээд тэргуун асуудал болоод шүү дээ. Суурь өвчний шалтгаан гэдэг байгаа. Хүүхдүүдийн донд шүдний өвчлөл бол маш өндөр хувьтай байгаа. Одоо яг хүүхдүүдийг яг аваад үзэнгүүт яг цоо эрүүл амны хүндийн яг бүх бүрэн бүтээн ингээд эрүүл хүүхдүүд бол ингээд маш цөөхөн байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол амны хүндийн боловсролтой нь холбоотой болоо гэж харж байгаа. Зөвхөнээс гадна хүүхдүүд маань одоо нэг арчилгааны хувьд яг ингээд зөв хийж чадахгүй байгаа юм болов уу гэж бас харж байгаа. За жишээ нь одоо ингээд эцэгчүүд маань ингээд хэлдэг ч тийм манай хүүхдүүд бол ингээд шүдээ угаадгаа өдөрт 3 удаа угаадгаа гэдэг уг нь хэлээддэг. Хүүхдүүд ч гэсэн би уг нь ингээд шүдээ угаадаг амар суугаадаг гэддэг. Гэтэл яг үүндээ ингээд шүднүүд нь ингээд цоорцсон ингээд зөндөө ингээ өнгөртөө ингээ явааддаг. Тэгвэл тэр яаж юм гэхээр одоо нөгөө угааж байгаа болгоно яг нөгөө угаасан гэсэн үг бас биш байдаг байна. Тэгэхээр энийг бол яг нөгөө зөв техникийн дагуу шүдээ бүрэн гүйцэд шүдний бүх гадаргууг цэвэрлжээж энэ одоо яг шүд угаалт маныг одоо үр дүнгээ өгнө гэсэн үг. Хүүхдийн шүдийг ер нь яаж угаавал зөв бид. За 2 настай хүүхэд маань бас амаа ангааж өгөх нь бас тэр болгон амар биш байна. За тэгэхээр ерөнхийдөө бол тэгээс 3 насны хүүхдүүдийг бол яг хүүхдүүд маань өөрөө маш бага настай учраас бол өөр нь ухамсарлаж угаана гэдэг зүйл бол байхгүй учраас энийг бол анханаас нь эцэгчүүд маань маш уйггүй яг хүүхдүүдтэй ингээд зааж чиглүүлэх за тэг хамтарч ингээд тоглоом маягаар ингээд ер нь угааж явал зүйтэй. За ингээд ерөнхийдөө бол одоо чи энэ шүдийг заавал угаах хэрэгтэй угаа гэж ингээд тулах биш. За хоёул одоо өнөөдөр ингээд энэ шүдийг угаая. За ингэх юм бол ингэн гэдэг те хэрвээ боломжтой бол одоо ер нь одоо сошиал орчил бас маш их хөгжсөн учраас YouTube-с ч юм уу ингээд шүдээ угаахгүй бол ямар болдог те тэр шүд ингээд муухай болж байгаа тэрийг угаагаад арилгачвал гоё болдог ч юм уу иймэрхүү зүйлийг ингээд үр дүнг ингээд хамт ингээд харуулчаар хүүхдүүд маань энийг ингэхгүй бол ингээд муухай гэдэг юм байна гэдэг ийм бас ингээд ойлголт өөрсдөд нь өгчдөг гэсэн. Ингэх юм бол цаашдаа ч гэсэн эцэгчүүдэд хүүхдүүдэд аль алинд нь бас ингээд амны өндийнхийг эрүүл ахыг сахихад бүр илүү хялбар болдог. Тэгэхээр яг энэ нөгөө бага насны хүүхдүүдийн хувьд бол эцэгчүүд маань яг л одоо ингээд өдөрт 3 удаа за хэрвээ бүр боломжгүй ядаж өглөө оройдоо гээд өдөрт 2 удаа заавал хүүхдтэй нэг 5 минутыг цаг зарцуулаад за ингэхдээ одоо хүүхдтэй болол за хоёлоо одоо ингээд гоё шүдээ угаая гоё тоглоом тоглоё ч юм уу иймэрхүү юм хөгжилтэй байдлаар ингэж хөнгөн байдлаар ер нь бол явуулал зүгээр. За ингэхдээ яг хүүхдүүдэд хэвтүүлж агаад яг өөртөө яг шүдийг нь сайхан бүгдийг цэвэрлж өгөөд сайн гүйцэд угаагаад байвал зүгээр гэсэн. За тэгээ энэс дээш 3-аас дээш настай болоод хүүхдүүд маань арай жоохон том болоод ингээд ирэхээрээ за би ингээд шүдээ угаана ингэн тэгнэ. За инхээр заавал нөгөө одоо эцэгчүүдээр ингээд хэвтүүлээ угаалгаад байх шаардлагагүй болоод баг өөрөө ингээд угаад сурна гэсэн. Тэр юм эцэгчүүд нэг шүдээ угаа гэж хэлэхөөр эмчнэр бас ингээд шүдээ угаагаараа гэж хэлэх бас нэг арай жоохон өөр бас хүүхдүүдэд тусдаг. Тийм болохоор энэ тал дээр бол ерөөсөө уйггүй л ер нь хөдөлмөрлөх хэрэгтэй лээ. Хүүхдийг одоо чихэр идэхээр зарим эцэгчүүд маань чи хазаж ид гэж зарим нь болохоор чи хүлээж ид гэдэг штэ. Энэ яг аль нь зөв юм бэ? Ерөнхийдөө бол хазагч бай хүлэгч бай тэр бол чихэрлэг зүйл хүчлэг зүйл бол яг ингээд нүүрс ус ихээр агуулсан зүйл бол бидний амны хүндэд яг орж байгаа учраас тэр бол яг л хазаж идсэн ч хүлээж идсэн ч ер нь араас нь ер нь заавал угаах хэрэгтэй гэсэн. Тэгэнгүүт нэг болвол нэг арга гэх юм бол эцэгчүүд хүүхдтэйгээ бас ингэ ярилцаж болно. За би ингэ чамд сартаа хэдэн удаа ингэ чихэр өнөө чи ингэ хэдэн удаа чихрийг ингэ хүссэн хэмжээгээр идэж болно гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт нэг дор ингэ хүүхэд ингэ сайн ингэ чихэр ингэ идлээ штэ те. Тэгээд сайн чихэр эзнийхээ дараа шүтээ сайн угаачхад бол ер нь асуудалгүй. Харин ойрхон давтамжтай ингэ байнга шүт ингэ өдөр болгон чихэр идэл ингэ тах юм бол саяны өмнөхөөс илүү ингэ хор уршигтай ер нь байх гаддаг. Өөрөөр хэлэх юм бол давтамж нь их байх тусмаа ерөнхийдөө үүсэж байгаа сөрөг нөлөө нь бас их гарах боломжтой гэсэн. Тэгэхээр хамгийн гол нь одоо ямар нэгэн чихэрлэг зөвлөж бай тэ шүдэнд халтай тийм зүйл эздэхээ дараа бол хүүхдийн шүдийг заавал угаалгах яах нь хамгийн зөв сонголт. Шүдний утсыг ер нь яг хэдэн настайгаас хэрглэж эхлүүл зөв байд юм бэ? За шүдний утсыг бол ерөнхийдөө бол одоогор хүүхдүүд яг бага наснд байгаа үед бол шүднүүд бол ерөнхийдөө хоорондоо зайтай. За заавал нөө шүдний утсаар хэрэглэх шаардлагагүй бас байж болно. За энэний дараа ерөнхийдөө бол томроод холимог зуултын үе буюу одоо хүүхдийн шүд эхлээд сүм шүдтэй байжгаад дараагийн байнгын шүднүүд нь одоо ургаж эхэлсэн тохиолдолд бол энэ үеэс бол байнга шүдний утсыг тогтмол хэрэглэх шаардлагатай. Сойзыг зарим хүмүүс болохоор ширүүн үстэй сойз их надад тохирдог. За зарим нь зөөлөн үстэй сойз зүгээр гэдэг штэ тий. Сойзыг яг яаж сонгуул ер нь зөв сонголт болох вэ?
За тэгэхээр сойсны хувьд гэвэл сойсны толгойн өргөнийг гэх юм бол одоо яг хүний өөрийн шүдний одоо дээд үүдэн хоёр шүдний буюу төвийн хамгийн том хоёр шүднийхээ өргөнтэй нийлүүлсэндээ тэнцүү хэмжээтэй өргөнтэй сойдыг сонголт зүгээр. За сойсны үсний хувьд гэх юм бол одоо зөөлөн, дунд зэргийн хатуу гэдэг юм төрөл бүрийн үстэй байгаа. За тэгэнгүүт ер нь ихэвчлэн хүмүүст бол яг зөөлөн үстэй сойз бол илүү зүгээр байдаг. Харин өнгөр их тогтдог, чулуу их үүсдэг хүмүүст бол дунд зэргийн үстэй сойз бас зүгээр. Хатуу үстэй сойзыг бол тэр болгон зөвлөдгөө. Хатуу үстэй сойзоор бол ихэвчлэн хиймшүүд болон бортезийг бол угаар цэвэрлэхэд хэрэгжилж болно. Гэхдээ хэрвээ та шүдээ эмчт үзүүлээд хэрвээ эмч танд одоо энэ сойз зүгээр хэмээн одоо зөвлөсөн бол та энэ сойзоор бол угааж болно гэсэн. Тэгэхээр ихэвчлэн ер нь сойзны үс бол арай зөөлөн байх тусмаа таны буйл болон шүдний паалан бол гэмтээхгүй гэсэн. Шүдний оог бас за хүүхдэд зориулагдсан оог байгаад байгаа. За ботоортой оог бол бас хэдэн настайгаас эхэлж угаавал зүгээр гэдэг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол тгээс 3 насны буюу маш юм бага насны хүүхдүүдийн хувьд бол шүдийг угаахта заавал ингээд оогоор угаагаад байх шаардлагагүй. Ямар ч тааж ингээд цэвэр усаар тэгээс хойдоор нь сайхан угаагаад өнгөрийн цэвэрлэхэд бол яг энэ бага наснд нь бол ерөнхийдөө боломж юм. За тэгэнгүүт ягаад ингэж юм гэхээр одоо сүүлийн үед бол хийгдэж байгаа судалгаагаар яг энэ фотоор агуулсан оонууд нь хүүхдийн одоо сэтгэн бодох чадварт бас ингээд нөлөөлж байна гэдэг юм судалгаа гараад байгаа. Тийм учраас бол одоо өндөр фоторын агуулмжтай оонуудаас яг хүүхдийн бага наснд нь бага зэрэг зайлсхийгээд хэрвээ оогоор угаах шаардлагатай бол яг хүүхдийн зориултын фоторын агуулмж багтай тийм оогоор л угаавал зүгээр гэсэн. За тэгээд одоо яг хүүхэд том болоод холимог зуултын үед ороод ирэхээрээ ерөнхийдөө бол фоторын агуулмжаа ихсгээд явж болно гэсэн. Хүмүүс мань бас нөө цайруулах үйлчилгээ гэдэг юм уу те энэ зүйлийг бас гэртээ янз бүрээр туршаад байдаг шүү дээ. Энэ нь бас зөв юм уу? За эргээд бас нөө цайруулах үйлчилгээтэй оогоор яг ямар үед угаавал зүгээр гэдэг юм бэ? За тэгэхээр ерөнхийдөө бол цайруултыг бол ингээд хүн болго ингээд шүтээ гой цагаан байлхийг хүсдэг шүү дээ. Тэгэнгүүт энэ цайруулт маань өөрөө яг эмнэлгийн нөхцөлд яг одоо шүдэн дээр туршигдсан ямар нэгэн шүдэнд хор нөлөөгүй сөрөг зүйл байхгүй гэсэн яг ийм зүйлээр яг хийх бол илүү зүгээр тохиромжтой гэсэн. За тэнгууд хүмүүс маань хөвчлэн одоо гэртээ янз бүрийн аргаар турших за одоо бичлэгнээс харсан ч юм уу тийм иймэрхүү хүнсний зүйл ашиглаад ч юм уу бас ингээд цайруулах гэж оролдох явдлууд бас нэлээх байгаа. Гэтээ энэ тухайд үр дүнгээ өгсөн ч бай өгөөгүй ч бай цаашлаад энэ бол өөрийн шүдэнд бол бас тодорхой хэмжээний сөрөг нөлөөтэй гэсэн. Шүдний паалан гэмтэх, за мөн шүдийг одоо эмзэг болгох, шүдийг мэдрэг болгох гэх зэрэг. За тэг ямар нэгэн юм одоо соодч байд юм уу те тиймэрхүү одоо бодисоор угаагаад ингээд чинь тухайн тэр паалангаа үрээд гэмтээгээд байна л гэсэн. Тэгэхээр хэрвээ одоо цайруулж сонирхож байгаа бол хүмүүс маань яг эмнэлгийн орчинд яг энэ зориултын зүйлээр нь хийлгвэл илүү зүгээр гэсэн. Эмнэлэгт ямар үед нь хандах нь ер нь зөв бэ? Хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс ер нь боломжтой болол 6 сартаа нэг удаа эмчийн үзлэг заавал үзүүлэх ёстой. За хэрвээ ямар нэгэн асуудал байхгүй танд зөвлөж байгаа шүд байхгүй ч гэсэн эмчийн үзлэгт ороод ямар нэгэн одоо миний шүд өвчлөж гин үү, эхэлж гин үү, ямар үедээ байна те хэрвээ өвчлөл үүсгэж байгаа тэрнээсээ урьдчилан сэргийлэх. За эсвэл одоо нэг фотор төрхлөг төрхүүдэх ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд урьдчилан сэргийлээд явж болно. Тэгээд хэрвээ бүр 6 сартаа нэг үзүүлэх боломжгүй бол заавал жилдээ нэг удаа ер нь байн үзүүлж авах шаардлагатай. За ингээд үзүүлж авах хугацаанд ямар нэгэн шүдний өвчлөл эсвэл цоорол за тэр цоорол чинь яванда даамжаас хувийн эмчилгээ ч юм уу ингээд болоод ирэхээрээ улам их илүү их ингээд цаг зав хугацаа санхүүгийн хувьд ч гэсэн за хүн өөрт ч гэсэн ингээд илүү их өвдөлтийг хүндрэлүүдийг бас ингээд дагуулдаг гэсэн. Тийм учраас ер нь аль баг дээр нь ер нь шүдээ байн үзүүлээд зөвлөгөө авч явал ер нь их зүгээр. За баярлаа. За баярлаа. Зөвлөгөө мөнгө гэж байна. Бидний таар бас ингээд давхар